За сайн байцгаана уу. Бид бүхэн өнөөдөр Сонгон хайрхан дүүргийн 22 дугаар хороо, 33 дугаар хороо, 34 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр одоо автозамын төв автозамын одоо байгууламж дээр ажиллаж байна. За Сонгон хайрхан дүүргийн одоо 20 дугаар хорооноос өксөж ирээд энэ найрамдлын төв зам болох энэ төв замыг та бүхэн харж байгаа. Яг энэ тахилт руу иргэдэг уулзуур, найрамдал руу хоошоо явдаг уулзуур. За мөн одоо Сонгон хайрхан дүүргийн 2 дугаар хорооноос толгоотоосоо дамж орж ирээд найрамдал руу орж ирдэг ийм одоо хоёр уулзуур байдаг. Хоорондоо 300 орчим метрийн зайтай. Тэгээ энэ хоёр уулзуур дээр байна одоо хойно урдаасаа орж ирсэн автомашины одоо ийм гацаа үүсдэг ийм байдал одоо он удаан жил болж байгаа. Тэгээ бид бүхэн сая бас нийслэлийн автозамын газрын холбогдох албан хаагч нартай холбогдох хүмүүстэй бас ярилцлаа. Энэ хүрээнд энэ хоёр автозамын уулзуур дээр нэмэлтээр бид бүхэн бас энэ автозамын одоо нэмэлт замыг тавьж гэрлэн дохоогүй уулзуур дээр одоо нэмэлт тийм нэвтрэх урсгалыг одоо шинээр бий болгоё гэдэг ийм одоо харилцан тохиролцлоо ярилцаж. За энэ одоо 5-6 дугаар сард бид бүхэн тахилтын автозамын энэ нэмэлт уулзууруудын одоо нэмэлт замын зураг төсвийг бол бид бүхэн дүүрэг олон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийнэ гэдгийг та бүхэнд хэлье. За ийшээгээ хэдүүлээ явцгаая. Ингээд өдрийн мэдээ. Ингээд энэ тахилтын автозамын одоо та бүхэн яг энэ дөрвөн замын уулзуурыг харуулд. Энийг энийг харуулаарай. Яг энэ уулзуур дээр үүсэж байгаа энэ гацааг одоо та бүхэн харж байгаа. Энэ одоо уулзуурыг бид нар автозамын газар нийслэлийн удирдлагын төвийнхөнтэй бас одоо ярилцаж үтсэн гэрлэн дохооны уулзуур хийх боломж байна уу гэсэн тэндээс бол одоо энэ замын хувьд бол одоо гэрлэн дохооны уулзуур хийх одоо боломжгүй гэсэн ийм одоо хариултыг нийслэлийн автозамын газарт өгсөн байна лээ. Тийм учраас бид бүхэн автозамын газартай хамтраад энэ одоо төвчрөл үүсэж байгаа энэ гол шалтгаан болох энэ нарийн дөрвөн замын уулзуурыг одоо өргөтгөх ийм одоо зураг төсвийн ажлыг энэ жил хийлгэнэ. За тэмбэ ийшээ явъя. Бид бүхний одоо ингээд харж байгаа энэ явган хүний зам байгаа. За энэ ингээд та хэд эндээс ингээд тахилтаас орж ирж байгаа энэ автозам ингээд төгжрээд байгаа. Энэ дээр бид нар ийшээгээ шууд баруун иргэдэг ийм нэмэлт автозамыг энэ Алтай худалдааны төвийн энэ одоо энэ зогсоолыг одоо дайрч өнгөрсөн ингэж одоо шууд баруун иргэсэн ийм уулзуур хийя, нэмэлт зам хийя гэдэг ийм одоо зураг төсөв хийлгийа гэж өнөөдөр бас ярилцаж шийдвэрлэлээ. Мөн одоо энэ хойтлын хэсгээрээс найрамдлын замаасаа орж ирж байгаа энэ хэсэг дээр шууд бас баруун иргэх ийм нэмэлт одоо автозамыг бас энэ одоо сэв дэлгүүрийг энэ одоо наатлаар ингэж хийя гэдэг ийм төлөвлөлтийг хий гэж бас ярилцлаа. За мөн толгоотын автозамаас орж ирж байгаа хавгаар орж ирж байгаа автозамын одоо шууд хоошоогоо найрамдал руугаа иргэсэн ийм нэмэлт автозамыг бас бид нэр уулзуур дээр нэмье гэж бас энэ зураг төсвээр суулгая гэж одоо ярилцлаа. Үндсэндээ бол энэ 300 метрийн зайтай байгаа энэ хоёр автозамын уулзуурыг хоёулан дээр нь 2 одоо нэмэлт ийм одоо гэрлэн дохоогүйгээр шууд иргэх ийм одоо нэмэлт автозамыг төлөвлөж одоо энэ 5-6 дугаар сарда зураг төсвийн ажлыг хийж одоо энэ намар одоо нийслэлийн төсөв дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийя гэдэг ийм одоо шийдэл гаргалаа. За ийшээ хэдүүлээ явцгаая. За өнөөдөр бид бүхэн 22-34 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр бас ажиллаж байна. Нэмхүү наашаа өрөөдөртэй. За манай энэ уулзуур дээр бас замын ачааллыг нэмдэг гол одоо асуудал бол энд байгаа. Энэ одоо зөвшөөрлгүйгээр хайрга дайрга одоо зардаг энэ том оврын одоо экскаватор болон бусад машин механизмуудын ийм одоо цэг үүссэн. За энд бол одоо ингээд хайрга дайрга зардаг, худалдаалдаг, цемент зардаг энэ контейнерууд одоо нэлээд бий болсон. За ингээд автомашины одоо үйлчилгээ үзүүлдэг, том техник механизмын үйлчилгээ үзүүлдэг ийм одоо хувь хүн иргэд аж ахуйн нэгжүүд энд одоо төвлөрсөн байдаг. Эннээс үүдэж одоо энэ тахилтын автозамын одоо төвжирэл үүсэж байна. За хэдүүлээ ийшээ урагшаа явъя. Газрын албаны хүмүүс байна уу? За наашаа хөрөөдөр. За энэ хэсэг газар чинь яг
иргэн болон аж ахуй нэгжлэр эзэмшилтэй газар байна уу? Одоо миний санаж байгаагаар бол яг энэ уулзуураас энэ хойтлын энэ том самбраас ахуулаад урагшаага Сод Монгол колонк болон Сод Монголын колонкын цаашаага нөгөө орбитын станц хүртэл ямар нэгэн одоо эзэмшил олгоогүй гэж би одоо ойлгож байгаа. Энэ талбай дээр үйл ажиллагаа. Энэ бол одоо ингээ нийтийн эзэмшлийн талбай өстэй тийм үү? За. Энэ хавьд илүү хассан одоо энэ зөвшөөрлгүйгээр энэ одоо хашаагаа тэлсэн ийм байршил байгаа юу? Илүү талбайтай бол байхгүй байгаа. Иргэд зөвхөн нийтийн эзэмшлийн талбай дээр л ингээ үйл ажиллагаа явуулаад байгаа. Том механизм зогсоо тийм ээ? Энэ сайраг зарж байгаа нэг байршил байгаа шүү дээ. Тий. Тэн дээр бол бас бид нэр өмнө очиж шаардлага тавьж ирсэн. За ингээд нэмхүү дарга. Одоо тэгээ эх 7 хоногт энэ улсуудын мэдээллийг өгсөн байгаа тийм ээ. Тэгээ эх 7 хоногт бол бид дүүргийн зүгээс энэ одоо нийтийн эзэмшил талбай дээр явган хүний одоо найрамдлын замын авто замын шинжилэлтэй холбоотойгоор явган хүн болон дугуйн замынхын зайг үлдээгээд ингээд энэ одоо тахилтын уулзуур дээр байгаа энэ төгсрөл үүсгээд байгаа энэ том машин механизмуудыг бүгдийг одоо шаардлага тавьж нүүлгэн шилжүүлээд яг энэ талбай дээр бид бүхэн энэ айлуудын одоо орц гарцыг таглахгүйгээр боломжит хэмжээнд нь зай үлдээгээд ногоон байгууламж тогтчлтын ажлыг одоо энд хийнэ гэдгийг одоо 22 болон 34 дугаар хорооны иргэдтэй хэлье. За ийшээ урагшаага хэдүүлээ. За нэмхүү дарга одоо энэ ингээ шинээр барилга байгууламж яриад энэ хийж байгаа бүтээн байгуулалтын гадна зогсоолын ажлаа хий гэж шаардах хэрэгтэй шүү дээ хэдүүлээ. Энэ одоо аршаан булаг гэх төв биш. Эднийх энэ гадна зогсоол энийг цемент юм уу асфальтаар юм уу одоо холбогдох стандартын дагуу тогтчлолтой хий гэдэг ийм шаардлагыг өгөх заяа. За ингээд бид бүхэн 22 дугаар хороо, 33 дугаар хороо, 34 дугаар хороо, 20 дугаар хорооны яг энэ зааг дээр байдаг. Энэ одоо автозамын уулзуур дээр ажиллаж байна. За Дэмбэ тэр уртлын хэсгийг харуул та. За ингээд яг энэ орбитын 20 дугаар хорооны орбитын энэ тойрог руу явдаг энэ зам дээр бас ингээд одоо иргэд аж ахуй нэгжүүд зөвшөөрлгүйгээр эл сайраг буулгаад худалдаа үйлчлэгээ эрхлээд байгаа. Тэгээ энэ бүх одоо энэ том машин механизмыг бид нэр яг энэ нийтийн эзэмшлийн гудамж талбайгаас зайлуулах нүүлгэн шилжүүлэх ажлыг одоо эх 7 хоногт эхлүүлнэ. Тэгээ мөн одоо яг энэ эл сайраг зараад байгаа энэ хэсэг дээр бид ногоон байгууламжийг төлөвлөн энэ найрамдлын автозамтай засвар шинжилттэй холбоотойгоор хийгдэх дугуйн зам болон явган замынхын талбайг үлдээгээд ингээд үлдсэн хэсэгт нь бид ногоон байгууламж болон одоо тогтчлтын ажлыг хийж гүйцэтгэхээр ингээд төлөвлөлөө. За тэрийг хэсгийг харуулад хараад юм бэ. За ингээд нийтийн эзэмшлийн талбай дээр ерөөсөө ингээд дур зоргоороо хаасаагүй ингээд автозасвар ийм одоо машин гардаг ийм одоо яам. За ингээд контейнер болон томоохон автомашинуудыг авчираад тавьчихдаг. Ингээд ерөөсөө замын хөдөлгөөн болон ногоон байгууламж энэ төв замын хажуудах энэ одоо нийтийн эзэмшлийн талбайг ингэж одоо эрдэнэ сүйтгэдэг ийм байдал бол одоо яг энэ тахилтын 22, 33 дугаар хороо, 34, 20 дугаар хорооны энэ төв зам дээр үүссэн. Тэгэхээр бид бүхэн энийг бол одоо эх 7 хоногт цэгцэлж энэ бүх аж ахуй нэгжүүдийг бол нүүлгэн шилжүүлнэ. За энэ та бүхэн хараарай ингээд өөрсдөө дураараа ингээд контейнер аж ахуй нэгж хийчдэг. За ингээд нийтийн эзэмшлийн талбай дээр элс цементтэй зардаг. Ийм л одоо асуудал. Ингээ ил задгаа элс хайргануудыг одоо хасгаад бодолтаалдаг ийм асуудал үүсэж байгаа юм. Бид бүхэн бол гэхдээ энэ улсуудад бас тодорхой цэгүүдийг нь одоо байршлыг зааж өгнө гэсэн ийм одоо төлөвлөлтөй ажиллаж байна. За энэ талбайг нэмхүү дарга ингээд хэдүүлээ яг саяын хэлсний дагуу тийм ээ. Энэ найрамдлын замын автозамын шинжилттэй холбоотойгоор явган зам болон дугуйн замын одоо талбайг нь үлдээгээд үлдсэн хэсэгт нь Дэмбэ энэ баруун талыг харуул та. Одоо яг энэ машин зогсож байгаа болон энэ бетоны хашааны энэ яриалаар дамжсан ийм зам дамжсан ногоон байгууламжийг бид бүхэн одоо энэ эх 7 хоногт тогтчлтын ажлыг хийнэ гэдгийг одоо иргэдтэй хэлье. За баярлалаа та бүхэнд.